улс суурь тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх үгүй юу гэдгээ тун удахгүй шийтгэж байгаа. Энэ хуулийн төсөл батлагдвал тэтгэврт хамрагдаж чадахгүй түрээд байгаа иргэдэд боломж нэгдэх юм а. Гэхдээ нөгөө талдаа суурь тэтгэврийг өгснөөр нийгмийн даатгалын сан ирээдүйд ачааллаа даахгүй гэж үзэх хүмүүс байгаа. За өөрөөр хэлбэл шимтгэл төлөөгүй иргэдийг төр тэжээж болохгүй гэсэн байр сууриас зарим гишүүд хандаж байгаа юм а. Ямар ч тач тэтгэврийн шинжилэлтэй холбоотой асуудал энэ өдөр холбогдох байнгын хороод анхаарал татлаа. Одоо тэтгэврт гарах насанд хүрсэн малчид, хуваарай хөдөлмөр эрхлэгчид гээд олон хүмүүст энэ бол боломж. Хөдөлмөрийн үлсний доод хэмжээнд дүйхүүц 192 мянган төгрөгийн тэтгэвртэй болно гэсэн үг. Гэхдээ нөгөө талдаа суурь тэтгэвэр нь нийгмийн даатгалын санг дампууруулна, шимтгэл төлөөгүй хүн шимтгэл төлсөн, насаараа ажилласан хэн нэгэнтэй адилхан тэтгэвэр авах юм уу? За энэ бол шудраг бус дампуурлын бодлого гэж улсын хурлын гишүүн Эрдэнэ эсэргүүцлээ. Суурь тэтгэвртэй хамт тэтгэврийн зөрүүг арилгах асуудал одоо яригдж байгаа. 1995 оноос өмнө хойно тэтгэврт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгана гэдэг дээр нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын орооны гишүүд санал нэг байлаа. Гол нь одоо суурь тэтгэврийн асуудал. Өрчлөлтөд байгаа мó? Нэгдүгээрт нь тэр. За хоёр дахь нь бол тэр 95 оноос өмнө тэтгэврт гарсан улсуудын асуудлыг төр хариуцнаа гэд ингэсэн бас энэтэй зөрчилдөд байгаа мó? 3 дугаар төсөв дээр мөнгө байгаа мó? Тэр суурь тэтгэврийн чинь мөнгө батлагдсан гэж бид нар ойлгож байгаа. Тэр чинь хэдэн төгрөг байгаа юм. Одоо энийг шийдлэхэд энэ их усүр юу юм гэдэг энэ 3 зүйлийг л хэлээд өгөөч. Тэтгэврийн хэмжээг 2 зүйлээс хамааруулж бодож байгаа. Нэгдүгээрт нь бол цалин хөлс, хоёрдугаарт нь бол шимтгэл төлсөн хугацаа. Энэ журмын тухай хуулинд оруулж байгаа өөрчлөлтөөр бол шимтгэл төлсөн хугацаа ижил байна гэдгийг бол зааж байгаа. Хоёр дахь нь бол цалингийн асуудал ерөөсөө дурсагдахгүй. Юу дурсагдж байгаа вөхтэй зэрэг ажил мэргэжил албан тушаал ижил байна гэсэн ийм үг дурсагдчихж байгаа. Тэгэхээр энэ бол тэр тэтгэвэр бодох томьёонд ерөөсөө байхгүй байгаа юм ороод иж байгаа. Датаас бол 60 тэрбум төгрөг байгаа. Тийм энэ 60 тэрбум төгрөг бол төсвөөс өгж байгаа мөнгө учраас суурь тэтгэвэр бол 60 тэрбум төгрөгөндөө багтаад явах болцоотой. Механик нэмэгдлээс цаашдаа салахын тулд энэ нөгөө суурьа нэмчих юм бол үндсэндээ энэ бүрэн тэтгэврийн доод хэмжээ гэхтэл 195 мянган төгрөг л болоод явж байгаа гэсэн үг. 105 мянган төгрөгийн тэтгэмж авж байгаа улсууд маань нийт тэтгэвэр авагчдын тал илүү хувь нь л эдэлж байгаа учраас ядуу яваад байгаа. Суурь тэтгэврийг 95 оноос өмнө тэтгэврт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах асуудалтай ууж ингэж одоо барих юм бол энэ 95 оноос өмнө тэтгэврт гарсан иргэдийн тэтгэврийн зөрүүг арилгах асуудал за зөвхөн сайнаар ярих юм бол удаашран саараар ярих юм бол энэ батлагдахгүй гэсэн үг. Би бол энийг бол шууд хэлмээр байна. Энэ төслөө суурь даатгалын тухай хуулийг нийтэд нь ингээд ажлын хэсэг байгуулад том ажлын хэсэг байгуулад ажиллая. Тэгээд одоо боломжийн хэмжээнд нь 12 оныхоо төсөвд суудсан байгаа багцтай үндэслээд энэ одоо цалин тэтгэвэр нэмэх асуудлаа ер нь бол цааш нь үргэлжлүүлээд яриа явуучвал яасан юм бэ? Тийм учраас ажлын хэсгээ байгуулад их нухацтай яриа мэргэжлийн одоо яамын оролцоог нэлээд өндөр байлгаад тэгээд одоо хамтарсан ажлын хэсэг байгуулад цаашаа явчих юм бол энэ тэтгэвртэй холбоотой зөрүүг олох олон асуудлууд шийдэгдэх юм байна гэж ойлгож байна. Улсын хурлд Монгол Улсын намын бүлгийн ахлагч энх төвшингийн хувьд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлыг түргэн шийдээ. Тиймээс ажлын хэсгийг хурдан ажиллуулж хуулийн төслийг батлуулах ёстой гэдгээ байнгын орооны хурлын үеэр хэлсэн. За ямар ч тач хууль тогтоогчдын хувьд тэтгэврийн зөрүүг арилгахад цаг алдахгүй гэдгээ одоо дахин амлалаа гэдгээ одоо өнөөдрийн байнгын орооны хурлаас харж болно. Харин суурь тэтгэвртэй холбоотой асуудлыг одоо ажлын хэсэг хэрхэн судалж оруулахаас одоо бас гол асуудал цаашаа явах юм а.